Таны санхүүгийн боловсролд Голомт банк. Мөнгөний ханшийн эрс уналт, жолоодлогогүй инфляц. Бараг үйлчлэгийн үн огцсон үсэх нь бизнес эрхлэгчид болон айл өрхүүдэд хүнд зохилт болдог. Гэвч ховор тохиолдолд бараа бүтээгдэхүүн нь хяналтаас гарч тэнгэрт хөөхөд үр дүн нь гамшигын хэмжээнд хүрч болох бөгөөд энэ нь мөнгөний ханшийн эрс уналт юм. Мөнгөний ханшийн эрс уналт үүсэх үндсэн шалтгаан нь засгийн газар бодлогогүйгээр мөнгөний нийлүүлэлтийг эрс өсгөх явдал байдаг. Дэлхийн 1-р дайны дараа Германы бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн түвшин жилийн 23,000% хүртэл өссөн. Энэ нь Герман улсын эдийн засгийн систем нуран унах шалтгаан болж нацистуудад улс төрийн эргэлт хийх томоохон боломжийг олгосон байдаг. Тэгвэл сүүлийн үеийн жишээ нь 1993 онд хуучнаар Югослав улсын барааны үн өдөрт 20%-аар өсөж байсан бол түүний дараахан 2008 оны 7 сард Зимбабвед албан ёсны инфляцийн түвшин 231 сая хувьд хүрч байжээ. Ерөнхийдөө мөнгөний ханшийн эрс уналт нь иргэд өөрийн улсын мөнгөнд тэмдэгтэд итгэл алдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Гартуулан хадгаламжид байгаа мөнгөний үнцийг буурч байгааг харсан иргэд тогтвортой зүйлс болох алт, гадаад валют байдлаар хөрөнгө хадгалахыг орлодог байна. Хэрвээ мөнгөний эрс уналтыг урьдчилан таамаглах боломжтой байсан бол тийм ч муу зүйл биш байх байлаа. Иргэд, бизнес эрхлэгчид ирээдүйд үнийг өндөр байхыг тооцоолж бизнесээ төлөвлөж чадах байсан. Одоо хүртэл мөнгөний эрс уналтыг урьдчилан таамагласан жишээ тохиолдоогүй л байна. Өөрийн өвөрмц шин чанарын хувьд мөнгөний ханшийн эрс уналт нь тааварлах хянах боломжгүй аюултай гоц үзэгдэл юм. Таны санхүүгийн боловсролд Голомт банк.